Орхон аймагт ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор жил бүр иргэн аж ахуй нэгжид орон нутгийн төсвөөс зээл олгодог. Энэ жил нийт 278 сая төгрөгийн зээл олгохоос 34 иргэн аж ахуй нэгжид 5 сая төгрөгийн зээл, шинэлэг брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 2 аж ахуй нэгжид 10 хүртэлх сая төгрөгийн зээл олгох бол цаас ургамал, мод, өөх тосны хаягдлаар шахмал төлш үйлдвэрлэх аж ахуй нэгжид 40 сая төгрөг, яс малын гаралтай органик хаягдал дахин боловсруулах аж ахуй нэгжид 40 сая төгрөгийн зээл олгох юм байна. 2022 төслийнхаа гол зорилгыг бүр энэ жил өрхийн болон бичил бизнес эрхлэж хог хаягдал дахин босруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр бол төслийн зорилгоо бол тодорхойлж байгаа. За төслийн үндэслэл бол Орхон аймгийг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Орхон аймгийн засаг даргын 2020-24 оны үйл ажиллагааны хөтөлбөр, за эрдэнчүүдтэй харьцаа хөтөлбөртэй бол уялдж байгаа. За төслийг хэрэгжүүлэгч байгууллагын Орхон аймгийн засаг даргын хамгийн газар Эрдэнэ шинжилгээ ухааны технологийн парк. За төслийн хөрөнгө оруулалт зохион байгуулах ажлын хэсгийн шийдвэрийг үндэслэн доорх өснөгтөн зааснаар 4 ангиллаар иргэн хуулийн этгээд иргэн төлөх төслөөр хөрөнгө оруулалтыг бол олгоно. За энэ нь бол өрхийн болон бичил бизнес эрхлэгч 34 иргэн 5 сая төгрөгийг бол олгоно. За ингэхдээ сүлжмэл 5 бус торис гэсэн байдлаар олгоно. Яагаад гэвэл манай Орхон аймагт бас оёдлын үйлдвэрлэл нэлээдгүй хөгжсөн, оёдлын үйлдвэрлэлд бол нэлээдгүй хөрөнгө оруулалт бол зээл тусламжуудыг бол авч байдаг учраас бидний энэ жил бол одоо 34 төслөөсөө бол 5 төслийн бол оёдлын чиглэлд буюу 5 сая төгрөг хөрөнгө оруулалт хийнэ гэж ингэж төлөвлөж байгаа. За шинэлэг брэнд бүтээгдэхүүнд 2-ыг сонгож оруулж 10 хүртэлх сая төгрөгийг олгоё гэж байгаа. За ингээд төрийн болон орон нутгийн бизнес хөгжүүлэлт чиглэлээр олгосон зээлийг үлдэгдэлгүй байх ёстой шаардлага нь бол за хугацаагүй хөтөлбөрийн гэрээ ажлын байртай нийгмийн даатгал төлөгч батлан даагчтай байна гэсэн ийм шаардлагуудыг бол одоо өрхийн болон бичил бизнес шинэлэг брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр бол тавьж байгаамаа. За дараагийн одоо бас 2 аж ахуй нэгжийг одоо бас бид нэр шалгаруулъя гэсэн ийм ажлын хэсэгт өртсөн байдлаар тодорхой асуудал ярьж байна. За энэ нь бол цаас ургамал, мод, өөх тосны хаягдлаар шахмал төлш үйлдвэрлэх. Нэг одоо ийм төслийг 40 сая төгрөгөөр 40 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хий. За энэ бол одоо хуулийн этгээд байх ёстой. Орхон аймгийн хэмжээнд бий болж хог хаягдал, цаас, ясыг дахин боловсруулах одоо асуудлыг бас шийдвэрлэх ийм асуудлыг бол хийх ийм зорилготой байх ёстой. За та бүгд санаж байгаа шахмал төлсний үйлдвэрийг бол бид нэр дандаа нөгөө төдөө нүүрс одоо оролцсон байдлаар шийдвэрлэдэг байсан бол манай Орхон аймагт бас одоо иргэдээс одоо гаргаж байгаа бас хог хаягдлын дийлэнх нь бол өөх тос одоо цаас байгаа учраас эдгээр өөх тос цаасыг нийлүүлж одоо шахсан одоо юм шахмал төлшийг гаргах нь бол бас одоо иргэдэд одоо хэрэгтэй маа гэдэг байдлаар ийм төсөлд одоо бичиж ирүүлэх юм бол бид дэмжинэ гэсэн хэлбэрээр за дараагийн одоо үйлдвэрлэл аж ахуйн нэгж яс малын гаралтай органик хаягдал дахин боловсруулах гэсэн ийм одоо чиглэлтэй байгаа. Мэдээж малын яс одоо тодорхой 2 дахь түүхийд байдлаар байдаг. Энийг одоо бас ашиглаж үйлдвэрлэл болгож одоо бордоо болон нохооны хоол одоо болон бусад зүйлд ашиглахын боломжуудыг юу гэдэг юм болоо гэсэн байдлаар судалж үзье. Энэ үеэр иргэдийг төсөл бичүүлэх гэж хувь хүнд их хэмжээний төлбөр төлөх шаардлагагүйг шинжилгээ ухааны технологийн паркын захирал хэлж байна. Учир нь Эрдэнэ шинжилгээ ухааны технологийн паркт төсөл хэрхэн бичих талаар зөвлөгөө мэдээлэл өгч байгаа юм. Иргэд одоо төсөл боловсруулна гэж өөрсөндөө бас хүндрэлт учруулах шаардлагагүй. Одоо бас гадуур төлбөртэй төслийг чинь төслөө яаж хийх үү гэдэг үйлдвэрлэгч бизнес эрхлэгч болгон бол төсөл боловсруулаад байж бол чаддаггүй амждаггүй. Манай төв дээр ирээд одоо нэгдсэн маш цэгцтэй товчхон үндсэн зорилгоо агуулсан төслийн сургалтууд явна, энэ дээр суугаад өөрийнхөө санааг энэ форматаар одоо төсөл болгоод ингээд ирүүлвэл шаардлага хангана. За хамаагүй том өсвөр төсөл бичиж энэ дээр бас цаг зав, эд хөрөнгө, мөнгө төгрөгөө зарцуулах бол шаардлагагүй. За ер нь энэ одоо төслүүд өөрөө Орхон аймгийн бас нийгмийн тодорхой салбаруудын асуудлыг шийдэх рүү чиглэсэн бодлоготой ийм салбар сэдвүүдийг хамарч явж байгаа. Энэхүү зээл нь энэ жил 5 дахь жилдээ олгогдож байна. Нийт 216 иргэн аж ахуй нэгжид зээл олгосноос 3 дахь жилийн хөрөнгө оруулалтын эргэн төлөлт 80-аас дээш хувьтай байгаа бол 2 дахь жилийн хөрөнгө оруулалтын эргэн төлөлт 60 хувьтай байна. Харин өнгөрсөн жилийн хөрөнгө оруулалтын эргэн төлөлт эх жил хийгдэхийг албаны хүмүүс хэлж байна.